Сайн байцгаана уу? Хобби нэгтэй найзуудаа. Бид аквариумын загсчд Вологийн маань дараагийн дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаараар хэдүүлээ шахааны тор хэрхэн хийх вэ гэсэн талаар ярилцах болно. Мөн хамтдаа хийцгээе. За тэгээд шахааны тороо хийхэд бол материал нь хэрэгтэй. Тийм учраас хэдүүлээ дэлгүүр хийс чинь материалыг авъя. Би энэ гадагшаа гараад бэлэн болчлаа. Зөвлөө явцгаая. За тэгээд дэлгүүр дээр ирчлээ. Ийм сэтг байдаг. Энд ч 2500 зар гэдэг юм байна шүү. Одоо нэг ийм зардаг газруудаар ийм сэтг бол хаасаагүй байгаа бах. Сэтг авцсан, сатурк авцсан. За илүүл очиод хийх гэдэг шиг дээ нөхдөв.
За тэгээд бид тороо хийж дууслаа. Бидний хийсэн тор бол энэ байна. Энэ бол би бол Данион зориулж хийсэн тор. Энийний одоо усанд дөрөвдөх хэмжээ нь болохоор 7 см хэрэгтэй байдаг. За энэ хөөс хийж өгсөн нь бол мэдээж усанд хөвөлөх гэж. Одоо юу гэдгийг 40-40-тэй аквариум шахууллаа гэдэг нэг буланд нь тавьчлаа. Тэр доор байгаа хэсгийг дүүргэх юм бол энийг хөвүүлээд тэр цаана тавьсан ч болно. Тийм учраас хөвүүлэхэд бол айгүй ашигтай байдаг. За барбус нь болохоор арай том тор хэрэглэдэг. Another one. Энийг бол би сая бас хийсэн. Бичлэгэнд оруулахаар нэлээд цаг авах байсан учраас би зүгээр урьдчилаад бэлтцээ. За энэ болохоор усны хөвөх эзлэгүүн нэг 10 см хэрэгтэй байгаа. За нөгөөх маань 7 см. За ийм байна. За тэгээд тороо хийчлээ. Одоо загсаа яаж ахуулах вэ гэж бодох юм бол хэрвээ мэдгүй хүмүүс байвал энэний уртлын видеогоор Суматрын барбус гэж загсыг хэрхэн шахуулах вэ гэсэн тийм видео бэлтгэж оруулсан байгаа. Би энэ видеоныхоо доор линкийг хуулаад тавих болно. Та бүхэн тийшээ бас орж үзээрэй. Үзээгүй хүмүүс байвал шүү дээ. Тэгэхээр энийг хийгээд шахуулахад бол ерөнхийдөө маш амар байх болно. Энэ мэдээж хөвчгөн, зөөлхөн, за тэгээд энэ доогуур бол дүрс бол маш сайн гардаг. Нэг тийм өргөн биш учраас энэ дээр наалдж үлдэх нь бол харцсангүй бага байдаг шүү. За тэгээд бидний видео таалагдсан бол сувгт маань subscribe дараарай, лайк дараарай. Мэдээж бидэнд хэлэх үг байгаа бол комент хэсэгт комент бичээрэй. Мөн шеэр хийж өгөх юм бол маш их баярлах болно. За тэгээ үргэлж бидний дэмжиж байдаг хобби нэгтэй зогсож байгаа найзуудаа маш их баярлалаа. Монголын аквариумын зогсчид маш олон болтугай. Баярлалаа та бүхэндээ. Баяр та.